Монголын залуучуудын холбоо үзүүлж байна. Монголын залуучдын холбооны санаачлагаар эрхээ идэвхжүүлэх залуучдын оролцоо төслийг хэрэгжүүлж эхлэв байна. Нэгдсэн үндэсний байгууллагын ардчлалын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төсөл нь 2016 оны улсын их хурлын болон орон нутгийн сонгуул. Залуучдын идэх оролцоог орон нутгийн болон үндэсний шийдвэр гаргах түвшинд дээшлүүлэх зорилготой юм а. Төслийн хүрээнд эрхээ идэвхжүүлэх залуучдын оролцоо бүсийн чуулганыг 2016 оны 4 сарын 18-наас 4 сарын 29-ний хооронд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Ингээд уг чуулганаас бэлтгэсэн нэвтрүүлгийг үзэгчдэд хүргье. залуучууд Монгол ирсэн. Эрхээ идэвхжүүлэх залуучдын оролцоо чуулган уулсны Диваажин хэмэгдэг улс аймгаас гаргаа эхэллээ. Баян үлгийн ховд, говьалтай улс аймгийн залуучдыг нэгтгэсэн баруун бүсийн чуулган 100 гаруй төлөөлөгч цуглаж 2 өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн юм а. Харин Ар хангай аймагт зохион байгуулагдсан хангай бүсийн чуулганд Ар хангай, Завхан, Өвөр хангай, Баян хонгор, Төв аймгийн залуус оролцож дуу хоолойгоо нэгтгэсэн бол дараагийн чуулганууд Дархан, Дорногов аймагуудад үргэлжилсэн юм. Аймаг бүрт Монголын залуучдын холбооны ерөнхийлөгч Мөнхбат албан ёсоор чуулганы үйл ажиллагааг нээж залуучуудын идэх оролцоог нэмэгдүүлэх, эрхээ хэрхэн идэвхжүүлэх талаар сонирхолтой илтгэл лекц танилцуулж авсан юм. Монгол төрийн өндөр өсгөл үндэслэё, төрөө улгаачлаас салгая, чөлөөлөё гэдэг энэ гол ажиллагаа байна. За энийг хийхэд бол бидэнд хамгийн чухал зүйлүүд залуучуудын оролцоо байна. Энэ оролцоог бүрдүүлэх одоо эрхээ идэвхжүүлэх гэдэг одоо төслийн талаар гэсэн ийм хоёр сэдвээр үндсэндээ бид нэр одоо 1.5 өдөр ярилцлаа. Тэгээд энэ ярилцсан бүх ярианууд бол Монголын залуучдын холбооны 2016 оны одоо улсын хурлын орон нутгийн одоо сонгуульд оролцох үндсэн бодлого за дээр нь 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн одоо бэлтгэл болж ингэж шууд ойлгогдно. Тийм учраас өнөөдөр ярьж байгаа зүйлүүд бол 2 жилийн хугацаанд одоо маш эрчимтэй хийх бидний ажил болж байгаа ийм зүйлүүд шүү. Тийм учраас та бүхэн маань ардаа байгаа залуучуудынхаа одоо бодлогыг гээхгүй тул өнөөдрийн энэ хуралдаа маш идэвхтэй оролцох ийм шаардлага байгаа. 2012 онд саналаа өгсөн нийт сонгогчдын дөнгөж 10% нь 18-аас 25 насны залуучууд, 25% нь 18-аас 35 насны залуус байсан байна. Тиймээс ч Монголын залуучдын холбооноос залуучуудын иргэний оролцоог нэмэгдүүлэх, тэднийг чадваржуулах, хуулиар олгогдсон эрхээ эдлэх, идэвхтэй иргэн байхад нь уриалах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх зорилгоор ийхүү бүсийн чуулгануудыг зохион байгуулсан. 21 аймгийг 5 бүсэд хувааж 9 дүүрэгтэй хамттан залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, эрхийг нэвтрүүлэх чиглэгдсэн чуулган зохион байгуулагдаж байгаа. За төслийн үндсэн гол зорилго бол сүүлийн жилүүдэд залуучуудын улс төрийн оролцоо, тэр дундаа сонгуульд оролцох оролцоо нь багасж байгаа. Буцаагаад энэ нь шинэ үе одоо өөрөөр хэлбэл тухайн улс орны дараагийн үеүүдэд өөрө хор нөлөөтэй маань гэдэг олон улсын туршлагууд бол баталж харуулсан байдаг. Тэгэхээр энэ одоо алдааг бусад улс орнуудад давтагдсан алдааг Монголд давтуулахгүй байх үүднээс нэгдсэн үндэсний байгууллагын ардчлалын сан энэ төслийг дэмжиж явуулж байгаа. За ер нь бол зүгээр иргэд нэг юм ойлгох хэрэгтэй. Тэрний юу юм гэхэлэр залуучууд шинэ уур амьсгал, шинэ нөхцөл байдлыг хүсэж
шинэ хөгжлийг одоо ингээд хүсээд яваад байгаа хэдий ч буцаага тэдний оролцоо тэдний үүрэг байхгүй бол энэ өөрөө боломжгүй хэрэгжихэд хэцүү байт юм байна гэдэг ийм л логик, ийм л судалгааны үр дүнгууд гарсан мэт. Тэгэхээр энэ үр дүнгуудыг одоо бид нэр үндэслээд залуучуудыг сонгуульд идэвхтэй оролцуулах. За дээрэс нь залуучуудыг энэ улс орны хөгжилд өөрсдийнх нь оролцоо зайлшгүй байдаг юм а. Зөвхөн ажиллаж саналаа өгөх нь ойлгомжтой. Гэхдээ тэр нь энэ эсвэл тэрэмд гэдэг ойлголт ерөөсөө байхгүй. Бүгдээрээ нийтээр оролцох хэрэгтэй гэдэг л энэ ойлголтыг л оруулж өгөх бий болох гэж хэлсэн төсөл хэрэгжээд ингээд 5 бүсийн уулзалтын хамгийн ихнийх нь авсан гэсэн хийгдээ. Чуулганд оролцсон 500 гаруй залуус иргэний оролцоо түүний хэлбэр, орон нутгийн төвшөнд иргэдийн оролцоо, өнөөгийн нөхцөл байдлын талаар санал болоо солилцож сонгогчдын боловсрол, иргэний оролцоо манлайллын сургалтанд хамрагдлаа. Баруун дөрвөн аймгийн ус говьтой завхан баялагын гэсэн аймагуудын залуучууд бүгдээрээ нэг дор хуран зөвлөгч ингэж санаа бодлоо ярилцаж хийгээд гоё сайхан нийгмийг бүтээн бий болгохын төлөө ингэж хамтдаа чуулж байгаад үнэхээр их гоё таатай байна. Тэгээд мөн Монголын залуучдын холбооны эрхлэгч мөнхөт мөн бас хүмүүс ингэж ирж биднэрт гоё сайхан зүйлийг ярьж биднэрт өнөөдөр Монгол ямар байгаа вэ? Өнөөдөр Монголын нийгэм ямар байгаа вэ? Залуус ирэн Монголын энэ нийгэм тийм үү яаж оролцох ёстой вэ гэдэг талаар бид нэр сурчлага өгч байгаа. Үнэхээр их таатай сайшаалтаа хандж байна. За эрхээ идэвхжүүлээ залуусын оролцоо бүсийн чуулганд Ховд аймгийн залуучууд маань бас маш өргөн бүрэлдэхүүнтэйгээр идэвхтэй оролцлоо. Тэгээд Ховд аймгийн залуучууд маань 5 сумдын дарга залуучдын холбооны тэргүүлэгчид зөвлөлийн одоо тэргүүлэгчдийнхээ хамтаас оролцлоо. Эндээс одоо маш үнэтэй шийдвэрүүдийг гаргалаа. Энэ үйл ажиллагаагаас Ховдынхаа залуучуудаа цаг алдалгүй мэдээлж залуучдынхаа одоо оролцоог идэвхжүүлэхийн төлөө маш хичээж ажиллахаар одоо төлөвлөж байна. Залуучууд маань өөрсдөө их унтаа болцсон. Одоо ингээд эрхээ идэвхжүүлээгээд ингээд бидний цочрогоо сэрэж байгаа нь эргээд би ч залуу, би ч нэр хийх ёстой шүү гэдэг сэтлийг залуust илүү их өгж байгаа болоо гэж бодож байна. Тийм болохоор энэ эрхээ идэвхжүүлж тэ сонгуульд оролцъё гэдэг маань эргээд аюу тийм зөв зүйтэй арга хэмжээ юмаа гэж үзэж байна. Чуулган бол маш хөрөг өчтэй залуучуудыг бас сэрээсэн тийм чуулган болж байна. Гол нь сонгуульдаа бүгдээ идэвхтэй оролцъё. Эрхээ бид нэр мэдж явах хэрэгтэй нэг өдөр төр барьдаг гэж. Мөн зөв үнэ сонгох хэрэгтэй. Олон жил энэ болохгүй хүмүүсийг сонгож бас эрхээ эдэлж чадахгүй олон залуучууд хохирж ийн гэдгийг бид нар ойлгож явж байна. Залуу хүмүүрийн ирээдүй одоо энэ чадвархоолж байгаа энэ улсыг хурлуулж байгаа гişүүд энэ хүмүүсийг бид нэр өөрсдөө сонгож, өөрсдийнхөө ирээдүйг өөрсдөө хамгаалах, өөрсдөө бий болгох энэ боломжийг л залуу хүмүүрт таниулж үзүүлж харуулж байгаа л ийм чуулга уулзалт гэж ойлгож байна. Энэ дээр бол одоохондоо Монголын залуучдын холбооноос төлөөлөгч гишүүд ирээд энэ чуулганд уулзаад явж байгаа. Энэ бол цаашаа очиод нутаг орондоо очиод мянган залуучуудад энэ зүйлийг таниулж мэдүүлж ойлгуулахын төлөө ажиллана гэдэгт итгэж байна. Тэгээд залуучууд нэг зүйлийг уриалахад бидний ирээдүй бидний гарт байгаа залуу хүмүүр хүчтэй нэгдмэл хамтдаа байх юм бол ирээдүгээ бид хамтдаа бүтээж чадна гэдгийг л харуулах болно. Харуулахыг зорж байгаа ийм чуулга болж байна. Баяртай. Чуулганд оролцох залуусын хувьд сонгуул бүрээр сонголтгүй сонголт тулгадаг. Нэр дэвшигчдэд итгэх итгэлгүй болсон учраас сонголт төдийлөн идэвхтэй оролцдоггүй хэмээн ярьж үсэн юм. Үүнээс гадна залуучуудад сонгогчийн боловсрол, иргэний оролцооны талаарх мэдээлэл хомс байдгийг энэ үеэр онцолж байлаа. Ер нь бол залуучуудаа эрх үүрэг гэхээс илүүтэйгээр их тоодог сонгуулийг тий. За яагаад гэнэ сонгож байгаа тэр хүмүүст итгэл нь буурсан тий. За би тэнд очиод би сонгуул өгөхгүй надгүйгээр болчихно үстэй сонгогдоод угаасаа болчдөг юм чинь. Тэгэд бүр тоохгүй би өснөөрөө надад ямар тий миний амьдрал гэр бүлд нийгэмд ямар эерэг үр дүн эерэг юм хийгдвэ гэдгийг бол тэр ухамсарлахгүй байгаа гэж бодож байгаа. Залуучууд маш их сонгуульдаа идэвхгүй оролцдог болсон байна. Энэ ч бас одоо
энэ нь улс төрийн маш их шалтгаан байгаа. Залуучуудыг итгэлийн алдуулдаг хэрэгээр одоо ингээд одоо төрийн төлөө огтон боож өгнө гэдэг ч юм уу. Нэг талаасаа юм байна. А нөгөө талаасаа залуучууд өөрсдөө маш их залхуу бас юм нь маш их хойрог ханддаг болсон байна. Одоо яагаад гэвэл одоо надаар л дутаа үгүйжтэй нэг өдөр одоо унтаад өнгөрөө гэдэг ч юм уу те. Тэгсэн мөртлөөсөө фэйсбүүкийн хараас одоо улс төрчлийг одоо муулдаг, коммент өчтөг. Энэ бол одоо оролцооны бол маш их тийм хойрог хэлбэр юм. Цэцэн хүмүүсийн шийтгэл нь юу гэдэг вэ гэхээр тэний хүмүүсээр одоо өөрсдөө удирдуулах гэж байна. Тийм болохоор одоо өөрсдөө төлөө явах тэр зөв удирдагчтай одоо өөрсдөө сонгох тэр алхмыг одоо маш одоо эрхээ эдэлж хийх нь зөв юм аа гэж би боддог. Энэ сонгуул гэдэг зүйл маань эргээ бидний өөрсдийн гол зорилго шүү. Нэгэн өдрөд бид төр барих эрхтэй байдаг. Энэ эрхээ эдэлж чадахгүй бол үнэхээр одоо Монгол улс иргэн гэж яваад явах тийм биз дээ. Яг үнэндээ бол тэгчээд өөрөө эдлээгүй байжээж, өөрөө дургуутсан байжээд дараа нь төр зэсэг муу гэж ярих бол утгагүй асуудал юм аа. Одоо сонгуул болохоор одоо та сонгуулаа өгөрөө гэж нэг л мянган гэж тараад гэх юм уу. Тэр бас ч буруу байна. Зөвхөн тэр залуус нэгж аваад сонгуул оролцдог биш. Залуус идэвхтэй өнөөдөр миний үүрэг шүү, миний эрх шүү гэдэг талаас нь хандаж тэр сонгуул өгөх хэрэгтэй болов гэж иргэн хүний хувьд бол бодож байна л да. Төвчүүдийн ураа! Залуучууд сонгох хэрэгтэй! Таачаас оролцоо. Зайсан байна. Сонирхолтой нь авсан. За, сонгуультай идэвхтэй оролцсон шүү. Тэгээд энэ хүүхдүүдээс харуулсан. Хулгайчнаас юусоо саналаа өгсөн. Энэ удаа бид нар улсаа өөрсдөө ачих болохоо гэж байна шүү. Иргэн болгоны үүрэг шүү дээ. Тиймээс нарыг бүгдээрнгийн одоо сонгуул оролцуулсан. Тэгвэл одоо улс маань болохоо байлаа. Энэ сонгуулиар хулгайч сонгуулж болох шүү заяа. За сайн байцгаана уу? Сайхан сайж байна уу? За. Мөнхөд юм байна. Монголын залуучууд бүний хэлбэр. Энд бид нар хулгайчгүй Монгол хэллээ ингээд хулгайсарыг бүгдийг хальж тастална гэж байгаа. Тэгээд төр дурдсан дахлагч хулгайснараа дахиж бүхий сонгоо гэж байгаа. Шин зөвөр хүмүүсээ сонгоё гэж байгаа. Тийм учраас сонингоо сайн үзээд энэ сонгуулиар усныг ухаантайхан шиг сонгох болохоо байлаа шүү. Мөн энэ хүч чуулганы үеэр сүүлийн 1 жилийн хугацаанд улс орондоо эрчимтэй өрнөж байгаа хулгайчгүй Монгол хөдөлгөөний талаар Монголын залуучдын холбооны ерөнхийлөгч Мөнхбат орон нутгийн иргэдтэй чөлөөт уулзалт зохион байгуулж тэдний санал бодлыг сонслоо. Манай энэ залуучууд бол ерөнхийдөө үгээ хэлж чадахгүй айж ирээдэг болсон. Тэгээд нийгмийн аавтыг бол залуучууд бид нар бол хийж явах хэрэгтэй. Тэрийг бид нар хийж чадахгүй. Би өнөөдөр иргэний хооронд нийгмийн аав хийж бодож байна. Тийм болохоор би энэ харж ихсэн асуудлыг хүнийг хэлье гэж бодож байгаа. Би энэ цаашаа комменттэй дараа Батбаярыг харж ихсэн асуудлыг орох юм гэж бодож байгаа. Яагаад гэхээр энэ иргэдэд олгож байгаа нойр тулгуур газрыг өөрийнхөө найз нөхөд болон танил хамгаалах саднуудаараа нийлээд сүлжээ байгуулад аваад дандаа юу төвд байгаа юм Азийн газруудыг бүгдийг аваад тэрийг өндөр үнээр зардаг. Тэгээ хурдан мороор солидог. Тэгээ биднэрт иргэд бид нар газар авах гэхэд хаав ясаа тэр оршуулгын тийш зараа. Тэгээд юу дэнжи тэр нэсгийн тийш өгдөг. Тэгээ тэрэнд нь манай нэг ч одоо нэг газар авсан 3 өдрийн 0 тангаар газар. Тэгсэн чинь тэр нь болохоор ажуулгын парк болно гэдэг. Тэгээд өгсөн мэддэг одоо хүртэл тэгээд аваагүй анхад өргөжлөж байсан. Тэгээд ажуулгын парк баригдана гэх. Тэгээд өөр газар өгөх юм уу? Энд нөгөө ажуулгын парк гэж байдаг. Тэгээд мөн юу яаж хэн Батбаяр нь болохоор
одоо энэ тендер нэрээр бас л сүлжээ найс нөхцөлөө сүлжээр явуулж бас маш их хэмжээний мөнгөийг завшдаг. Зүгээр сонгуультай очиод битгий хулгайснаар сандаа өгөөрэй гэж ингэж хэлээд байгаа. Тийм учраас өөрөөр энэ удаагийн сонгуул бол бидний үг хэлэх эрхчлөө ер нь бидний сайхан амьдрах энэ одоо эрхийг бүрэн утгаар нь өөрөөр олж авахын төлөө хийж байгаа ийм л нийт иргэдийн ийм тэмцэл болж байгаа шүү л гэж ингэж хэлмээр байна. Тэгээд энэ хэлдэг ярьдгаа битгий зогсоогоороо хэлээд яриад явах хэрэгтэй. Ийхүү аймгийн иргэд залуустай чөлөөт уулзалт хийхээс гадна зах дэлгүүр томоохон худалдааны төвүүдээр орж орон нутгийн амьдралтай танилцсан ахмадуудынхаа сандлагч мөн сонсоод амжсан юм. Хэсэг улсууд байна уу? Өөр дөрвөн хүчрэгтэй байц бүх юм зарагтай байцаа. Харин тэр улсуудыг шууд зарлах хэрэгтэй. Яаж байж чинь салангаараа байцсан уу? Лөөрөж байцсан уу? Тэрийг гадна танаар илчилж ил гаргаж байна. Бүгдөө тэр онтонгод болсон байгаа байхгүй. Том компаниуд уулын нэг аманд очиход тэр чигээр нэзэмссэн. гэдэг юм өмчлөсөн гэдэг юм авсан. Юу юм гэж. Энд хорно авах юм билээ юм чи. Нэг хоёрдугаар хүмүүсийн амьдрал маш ад. Бүх хөгжтүүдэд бүрий зээлтэй. Амьдрал узан доошоо. Нэг хэсгэн хүн баяжж. Энэ буруу байна. Тийм учраас энэ бол 90 шудраг тууштай тэмцэх. Тэгээ сонгуул ирнэ залуучууд хэлбэл зөв хүн болсон. Нам биш. Хамгийн гол нь энэ улс их орн юм хийчих тийм аа. За энэ хийн шүгсний гэртэй тийм хүнийг л олж авах. Өнөөдөр энэ төр засаг ямар байна? Үнэхээр хэцүү байна. Ахын бол яг нэг өөрөө хуваар ногоо тэрдэг хүн байсан. Зөв. Тэгээд өдөрт нэг 10 сөнгө аваад явчихад 5 сонгон арай чимээгүй. Худалдан авах чадваргүй болчихж шүү дээ. Бидний дэтгэр хүрдэг байсан одоо хүрхээ байчихад байна шүү дээ. Нэг энэ жил нэг сонгуул зовлоо бол тэгээд одоо сайхан байхантай хөвгтөөд. Яагаад дэмжин шүү. За. Бүхнийг та бүхэн бас энэ улс орныг сэрэж шин уур амьсгал оруулах, шин цус сэлбэх, шин өнгө төрхтэй болгохын төлөө та нар одоо ийм сайхан үйл хэрэг сэдэж улгайчгүй Монгол гэдэг ийм үйл ажил сэдэж байгаа. Энэ бол маш их зөв, энэ ард түмнээс маш их хүлээлттэй байсан, хүсэж байсан ийм ажил мөн. Ийм учраас энэ бол үр дүнд хүрнэ гэж би бат итгэж байна. Өнөөдөр төр засгийн одоо томчууд нь зөв нэг одоо дайсах нааж байгаа юм шиг, гэрэл дайж байгаа юм шиг. Тэгээд одоо энэ ард түмч одоо ерөөс үндсэндээ толгой нэг гэдэг шигээр толгой нэрэгдсэн байна шүү дээ. Кенийн зөв яриад байгаа юм, кенийн худлаа яриад байгаа юм. Кенийн эдс юм, кенийн уус юм. Тэр үнд хариуцлага яагаад тоосч болдгоо? Хариуцлага тооцох гэхээр шүүх цагдаа хүртэл амын баг барьчих шахаад байна шүү дээ. Ийм учраас би одоо энэ хөдөлгөөн бол маш гүнзгийтэй, үр дүнтэй ажил болно. Хамгийн гол нь залуу хүн бол зоригтой байх шиг сайхан байхгүй. Зориггүй залуу хүн бол жолоогүй морь унсантай адил. Тийм учраас та нар бол маш их том зориг, Монголын залуучтай холбоо бол тэгэхээр сайхан зориг тавьж байгаа юм байна. Энэ зориг бол үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна. Залуу насны эрч хүч, тэр энерги бол Монголыг сэрэн босгоно, сэргэн дуудана. Өрөөл нь төрн, ард түмэн энийг төрж өгнө. Би тэрийг бол сайн мэдж байна. Аливаа улс орны хөгжих цэцэглэг суурин тухайн орны залуучуудын хараа бодол, ажил үйлсээс хамаардаг. Үүний учир Монголын залуучдын холбоо түр даргалагдсан хумслагчдаас ангижирч шинэ үеийг гаргаж ирэхийг уриалдаг байгаамаа. Үүнийг орон нутгийн иргэд залуусч санал нэгтэйгээс дэмжиж, харин үүнд залуучуудын улс төрийн оролцоо идэх хамгийн чухал болохыг онцолж байсан юм а. Чуулганд оролцогчдын хувьд ч эрхээ идэгч өгч сонгуульд оролцох арга аргачлалыг ярилцсан. Орон нутагтаа очиод залуучуудаа уриалж оролцоог нэмэгдүүлэх талаар хамтарч ажиллахаар болон нутаг нутгийн зөв хөлбөмбөж залсан юм а. Төвчний ураа! Залуучууд Монгол ирсэн! Таачаас оролцоо.
залуусаа